За тэгээд одоо дараагийнхаа хэсгээр би та нарыг ирүүлсэн байгаа асуултуудад ерөнхийдөө хариулаад явчихъя. За энэ дээр ингэсэн байна. Юм идээгүй байхад зөв зүгээр байдаг ч гэсэн тостой юм идэхээр баруун хавирга хаваар хэсэгтээ өвдөж байгаа зүгээр болчдөг. Зөвлөгөө авъя гэсэн байна. За тэгэхээр би түрүүний тэр цөсний ашиг чадвар суларсан гэд саяны зурагтаар харагдаж байгаа. Энэ дээр нэг зүйл дотоо хэлсэн байна л да. Ер нь бол цөс ашиг чадахгүй болох юм уу? Эсвэл эсвэргээрээ цөс гинт ингээ хүчтэй бүр ингээ ашиг. Энэ хоёр дээр саяны энэ хүний асуултанд одоо асуусан асуултын шинж тэмдэг бол илэрдэг. Өөрөөр хэлбэл цөсний урсгал нь хэрвээ зогсонгох юм бол хоолтой байна уу, хоолгүй байна уу, сэрүүн байна уу, унтаа байна уу, та хөдөлгөөн хийж гин үү, тэрнээс хамаарахгүйгээр тэр зовир бол байж л байдаг. Цөс өөрөө агшиж чадахгүй болоод агших чадвар нь алдагдсан ийм хүний хувьд дээр бол хоол идээгүй үед бол зүгээр байна. Ер нь бол өлөн үедээр эсвэл хоол шингэсэн үедээр бол ямар ч зовиргүй байна. Харин яг хоол идэхээр гэхдээ тодорхой хоол юм дээ. Тухайлбал юм бол одоо өөх тос их орсон хоол идэх юм уу, шарсан хуурсан хоол иддэг ч юм уу те. Тиймэрхүү хоол идэхээр баруун хавирга доор нь өвдөнө. Гэхдээ тэр өвдөлт нь бол тийм зөөлхөн биш. Ерөнхийдөө нэлээд хатгсан, базалсан, хүчтэй дүү өвдөнө. Тэгээ хэсэг байж байснаа тэгээд ерөнхийдөө сулраад ингээд тайвширчдаг. Тэгэхээр энэ хүний хувьд юу явж юм гэхээр цөсний хүүдийн сулрал одоо агших тэр чадвар нь ерөнхийдөө давлдаад байна гэсэн үг. Бүрэн цөсөө сулж чадахгүй. Тэгэхээр хоол эзний дараа гэдэг чинь юу гэвэл агшилт нь одоо хэвийн жигд явах хэрэгтэй байтал гинт нэг бол огцом агшдаг. Эсвэл ерөөсөө агшихгүй байх тохиолдолд нөгөө цөсний хүүдий чи өөрөө тодорхой эзэлхүүнтэй байгаа шүү дээ. Тэр эзэлхүүн нь дүүрээд дотор нь байгаа цөсний одоо тэр шүүрэл нь дүүрээд чинрээд тэгээ ерөнхийдөө хоол эзний дараа ийм завир бол өгж байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд бол яах ёстой гэхээр хоол эзнийхаа дараа аль болохоор энэ хөвлийнхаа баруун талд баруун хавирганыхаа доод талд нь одоо бүлээн жин тавиад өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүлээн жин тавьж өгснөөрөө яг үгээр тэр одоо чангарсан байгаа хит чангарсан байгаа булчингийн ажиллагааг тайвшруулах. За тэгээ тэр 12 хуруу гэц рүү орохын өмнөхөн байдаг тэр жижигхэн нэг юм хонигч булчин байдаг. Тэр оодын хонигч булчин. Тэр хонигч булчин бүр ингээд чангараад та нэг яарч хоол идэх юм уу? Эсвэл стресстэй байх үедээ хоол идэх энэ зэрэгт бол тэр оодын хонигч булчин чинь чангарсан бол суларч чадахгүй ингээд чангаараа байгаад тахаар нөгөө цөс чинь гидс рүүгээ орч чадахгүй суларч чадахгүйгаас болоод баруун хавирганы чинь доор чинэрч ингэж өвддөг. Тэгэхээр ийм тохиолдолд тэр чангарсан булчин судлах арга хэмжээ аавна. Тэгэхээр дээхэн үед бол хүмүүс ер нь яг ийм тохиолдолд ноошба гэдэг имийг удаг байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ноошба чинь өөрийнх нь тэр үйлчлэлт нь ямар үйлчлэгээтэй юм бэ гэхээр булчингийн агчлыг тайвшруулах үйлчлэгээтэй юм үзүүлж байгаа. Тэгэхээр нөгөө чангарсан байгаа зүйлийг нь ерөнхийдөө султгаад өгөхөөр урсгал нь одоо чөлөөлөгдөөд ингээд завир нь бол багасдаг. Гэхдээ тэр ноошбаг байн гууж болохгүй. Яг тэгэхээр тэрийг уугаалах юм бол нөгөө булчин чинь өөрөө нөгөө сулардаг, өөрөө хэвийн буцаад чангардаг. Тэр өөрийнх нь одоо төрлөх процессоо явуулж чадахгүй ийм байдалд хүрчдэг. Тийм учраас аль болохоор өөрийнхөө амьдралын хэв маягаараа бусад одоо эмчилгээгээр бол энийг засаж болно. Тэгэхээр энэ асуулт асуусан хүнд хэлэхэд бол хоол идээгүй байхад зүгээр байж байгаад хоол идэнгүүт хэрвээ таны баруун хавиргадаар зовирлаад байгаа бол таны цөсний хүүдийн агших чадвар ерөнхийдөө суларчжээ л гэж үзнэ. Тэгэхээр энэ булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжихийн тулд тодорхой юм илүүдийг хийж явах хэрэгтэй байдаг. Тодорхой юм дасгалуудыг биеийн хөдөлгөөнийг хийж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хэрвээ та тогтмолжуулж чадах юм бол цөсний хүүдийн бас өөрийнх нь агших чадвар нь буцаж сэргэж ирдэг шүү. Тийм учраас бас энэ дээр арга хэмжээ авах боломж бол байгаа. За энэ бадмаа гэдэг эмхтэй байна. Цөсний агшилт муудсан эмчилгээ юу вэ? Цөсгөх эм уудаг гэж байна. За одоо эн чинь эмийг уугаад бүр эмийн хамааралтай болцсон байна шүү. Эм уужээж цөсгөөдөг. Цөсгөх үйлчлэгээтэй эм уужээж цөс нь гадагшилдаг. Эм уухгүй бол өөрийнх нь цөсний хүүдийг агшиж чадах болсон. За тэгэхээр одоо бид нэр төрлөх өөрийнх нь тэр гүлгэр булчингийн идэвхжлийг сайжруулахын тулд яах ёстой вэ гэхээр шатаараасан тууштай цогц арга хэмжээ аавна. Тэгэхээс биш яг энэ нэг удаагийн химийн бодисоор өдөөдөг шиг тийм хоол хүнс гэж байхгүй, тийм дасгал хөдөлгөөн гэж байхгүй. Баг багаар ерөнхийдөө цөсний гүлгэр булчингийн үйл ажиллагааг дэмжих ёстой. Энэ бол нэгдүгээр стресс, сэтгэл санааны байдалтай шууд хамааралтай. Яг тэгэхээр хүний дотор эрхтний булчингууд чинь бидний энэ гарын булчин, хөлийн булчин, нурууны баган булчин одоо тэр булчин шиг тийм бүтцтэй биш. Гүлгэр булчин өөр бүтцтэй булчинтай байдаг. Тэгэхээр тэр булчингийн хөдөлгөөн нь бидний ургал мэдрэлээр удирдуулагддаг. Өөрөөр хэлбэл бидний их тарих буюу бидний юмыг сэтгэхэд, юм чэйжлүүлдэг, юмыг бодож тунгаах, логик тэр тархийг одоо ажилуулдаг тэр хэсэг удирдахгүй.
бидний дотор байгаа амьтны тархи буюу бидний нөгөө дунд тархи удирдах байгаа. Тэгэхээр нөгөө сүүн тижээлтэй амьтанд байдаг тэр тархи нь удирддаг. Тэгэхээр тэр тархи чинь өөрөө симпатик, парасимпатик гэд мэдрэлийн одоо хоёр систем явж байгаа. Хоёр одоо мэдрэл явж байгаа. Тэр хоёр чинь ингээ ээлжилж итгэждэг. Симпатик нь хүн стресстэх үед, уурлах үед, яарч сандрах, бачимдах үед бол итгэждэг. Ягаад тэгэхээр зүхт эсвэл тэмц гэдэг горимд буюу хүнийг амьд үлдээх гэж те. Бид нар чинь одоо 100 мянган жилийн өмнө хаана амьдарч ирсэн, агууд амьдарч ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар агуу дотор чинь ямар ч хамгаалалтгүй тийм орчинд амьдарч амьд үлдэх нь бидний хамгийн чухал зүйл байсан байхгүй. Тэгэхээр тэр амьд үлдэх тэр үед бол бид нар аюул учирвал 50 байгаа л налаагаал хоол идээд суужж байхгүй. Зүхтах эсвэл дийлж чадхаар хэмжээний байвал тулалдах ийм л горимд ажиллаж исэн. Тэр мэдрэл биднийг амьд үлдээж чадсан. Тэр мэдрэл симпатик мэдрэл нь хэрвээ давмгайлцсан ийм байдалд хэрвээ та хоол идэх юм бол таны гүлгэр болчих чинь агшихгүй. Өөрөөр хэлбэл тэр симпатик мэдрэл маань бидний парасимпатик мэдрэлийн тусламжтайгаар дээр нь бидний одоо ходоодноос ялгарах гастрин гэдэг даавраа тэр дааврын тусламжтайгаар одоо бидний цөсний үүдийн агших өөрөөр хэлбэл тэр холецистоканин секретин гэдэг одоо цөсийг агшаадаг тэр дааврууд нь итгэждэг. Тэгэхээр та 50 нөхцөлд хоол идэхгүй яарсан давчдсан ийм үедээ хоол идэх юм бол цөс агших чадвар нь улам л дойротно. Тэгэхээр бид нар одоо цөсний өтгөрлөлтэй хүмүүс тухтай орчинд яарч сандрахгүйгээр тэгээд ууралж бухимдаагүй байгаа үедээ хоол идэх нь нөгөө гүлэр булчингийнхаа агших чадварыг дэмжиж өгөх нэг алхам болж байгаа. Зөвхөн нэг алхам. Гэтэл энэ чинь ингээд 99 алхам, зөндөө олон алхам байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон алхмуудыг шатаараалж бүгднгийн тууштайгаар хэрэгжүүлжээж та им уухгүйгээр, цөсгөөх им уухгүйгээр таны цөс өөрөө агшдаг болно. Тэгэхээр та энд танд юу хэрэгтэй байна? Тодорхой мэдээлэл, мэдлэг хэрэгтэй. Тэгээд тэр олж авсан зүйлийг өөрийнхөө амьдралд практикт дадал болтол нь хөвшүүлэх юм хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бид нар энэ сургалт яагаад ороод идэг вэ гэхээр хүмүүст хэрэгтэй яг тэр тухайн асуудлаа шийдэхэд нь хэрэгтэй тэр мэдээллийг нь багцлаад өгчөж байгаа. Ямар хоол хүнсийг сонгож хэрэглэх үү? Ямар дэглэм барих уу? Ямар хоол одоо ямар дасгал хөдөлгөөн илэг хийх үү? Эдгээрийг чинь зааж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр танд тодорхой мэдлэг хэрэгтэй учраас та одоо тэр сургалтанд нэгдүгээр хамрагдаж болно. За би сургалтанд суух 5 өдөр тэгээ сууж яадаг заавч алах боломжч байхгүй гэж байгаа бол та зүгээр шууд шинжилгээнүүдээ бариад манай дээр хурж ирээд зөвлөгөө авч болно. Хувийн зөвлөгөө авч болно. Өөрийнхөө шинжилгээнүүдийг аваад ирвэл таны ямар биед чинь те үйл ажиллагаанд доголдоод байгаа. Ямар үйл ажиллагааг дэмжиж өгөх хэрэгтэй юм бэ гэдгийг тань чиглэсэн юм зөвлөгөө өгнө. Хоол хүнсний бас юм ерөнхий зөвлөгөө өгнө. Тэгээ элэг дасгалын бичлэг өгнө. Тэгээд нөхөн сэргээх төлжүүлэх дэмждэг бас юм нөхөн сэргээх эмчилгээний бүтээгдэхүүн өгнө. Эднэрийг ингээд нийлүүлээд тэгээд хамгийн багадаа 3 сар, 6 сарын тууштай юм өөрөө амьдралынхаа одоо ердийн амьдралынхаа туршдаа хэрэгжүүлж болох тэр үйлдэлүүдийг хийж явж агаад таны ходоод гэсэн чинь өөрөө аяндаа баг хэвийн байдалтай орхоно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хурж ирээ зөвлөгөө авч болно. За манайх бол ажлын 5 өдөр зөвлөгөө өгж байгаа. Тэгээд үндсэн одоо төлбөрөө сард 2 удаа бид нар хямдруулаад 50% хөнгөлдөг. Тэгэхээр энэ нь 3 сарын нэг нь болохоор 3 сарын 12-нд байгаа 3 дахь өдөр. Нэг нь болохоор 3 сарын 20-нд байгаа. Тэгэхээр 3 сарын 12-н 3 сарын 20-нд та 50% хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авч болно. За бусад үед нь ирээд үндсэн үнээр нь зөвлөгөө мэдээлэл бас авч болно. Тэгээд нөхөн сэргээх эмчилгээнд орж болно. Тэгээд та ямар нэгэн нөхөн сэргээх эмчилгээ хийхгүйгээр зүгээр одоо тийм зөвлөгөө авахгүйгээр явъя гэвэл манай хуудсыг үнгүү дагаад явж болно. Зөндөө олон мэдээллийг бид нэр юм лайв байдлаар, бичлэг байдлаар, зурган байдлаар ингээд зөвлөгөөнүүдийг зөндөө олон хүмүүст хэрэгтэй мэдээллүүдийг өгч байгаа. Тэгээ одоо эх 7 хоногт бол бид нар яг энэ цөсний зогсонгошил, цөсний өтгөрлөлтөд энэ цөсний хүүдийн агших чадварыг тал дээр илүү чиглэсэн мэдээллүүдийг өгнө. Тэгэхээр лайв дээр бол тэгж дэлгэрэнгүй яриад байхаар лайв маань цаг нь хэтрхи урт болчиход байгаа учраас тийм ээ. За тэгэхээр бадмаа асуултынхаа хариултыг авсан байх. Цөсөө угаадаг боловч эхот цөс өтгөн нуларсан хэвэндээ харагдаад байдаг. Угаахаас өөр шингэлэх ямар арга байна вэ гэж юм. Цөс угаах бол би түрүү яг бас яг энэ асуултанд хариулж явсан тийм. Цөс угаана гэдэг бол ер нь тийм зөв юм биш ээ. Энэ бол яг тодорхой эмчийн одоо эмнэлгийн нөхцөл хийдэг юм процесс. Бид нар ер нь цөсийг угаадаг төрлийн одоо тийм юу биш шүү дээ, амтан биш шүү дээ. Одоо байгаль дээр тийм ээ махчин амтан бид нар бол бас л махчин одоо арслан зан одоо юу гэдгийг чон цөсөө угаана гэж байхгүй. Идж байгаа хоол хүнсээрээ хөдөлгөөнөөрөө л цөсөө өөрөө өөрийг нь хөөж идэг, шингэлж идэг. Тэгэхээр
цөс угаагаад бид нар одоо магний сульфат юу гэдгийг шар сүүч юм уу тийм цөсний хүүдээ огсон одоо агшаах тийм аргыг хэрэглээд доторх нь нэг удаа бүрэн суллаж болох хэдий ч хүний бие чинь өөрийнхөө төрлөх тэр үйл ажиллагаагаа явуулах талдаа доголдоод эхлэх юм бол дараа нь тэр зүйлээ нэгтгэх ашиглахгүй өөрөө одоо булчнаа нь агшиж ажиллаж байгаа байлаад заавал гаднаас тэгж хүчтэй хөөх арга хэмжээ, туулгах арга хэмжээ авч ээж доторхоо сулалдаг. Бусд үед бол ерөөсөө ингээд байнгын дутуу цөсний хүүдийг чи агшдаг юм болчтой. Тэгэхээр саяны би нөгөө цөсний найрлага өөрчлөгдөх, цөс зогсонгошох, цөсний хүүдийн агших чадвар сулрах гэдэг ийм 3 зүйлээс болж цөсний бүх асуудал үүсэж байгаа гэдээ хэлсэн шүү дээ. Гэтэл цөс угаагаад байх юм бол энэ одоо нэг удаадаа таны цөсний тэр зогсонгошил одоо тэр энд тэнд үүссэн өтгөрсөн лагууд гадагшилж болох юм. Жижигхэн зүйлсүүд гадагшилж болох юм. Гэхдээ энийг байнга явуулаад байхаар таны өөрөө цөсний хүүдийг чинь агшдаг тэр рефлекс нь ундарчин. Тэгэхээр та өөрийнхөө эрхтнийг ажилуулахгүй байдалд оруулчвал мөнхийн та цөсийг угаах болно гэсэн үг. Тэгэхээр энэ цөс угаах процесс чинь бол тийм одоо зөөлхөн процесс биш байдаг учраас байгалийн жамын бус байдаг учраас энэ бол тийм дэмжигдэхэр асуудал биш. Таны идж байгаа амруугаа хийж байгаа хоол чинь өөрөө цөсийг өдөөдөг, цөсийг булчингийн өдөөдөг байх хэвээр. Таны идж байгаа тэр өөх тос одоо хэмжээ нь таны цөсний үүсэж байгаа процессыг дэмждэг байх хэрэгтэй. Тэгжээж таны цөс бол сайн юу аа. Тэгэхээр энэ бэлгэр мөрөнгээд энэ ихч бол өөрөө цөсөө угаадаг боловч цөс нь өтгөн нугалралттай хэвэндээ харагдаад байна гэж байгаа. Тэгэхээр тэр угаагаад нэмэр байна уу? Байхгүй байгаа үстэй. Байхгүйг нь тэр цөсний хэвлийн яхагаар харцсан байна штэ. Тэгэхээр цөс угаагаад үр дүнтэй байдгсан бол энэ хүний хувьд тэр цөсний өтгөрөлгүй, цөс нугалралтгүй байх байсан тий. Гэтэл хിവэрэ байгаад байна гэдэг чинь угааж байгаа процесс нь өөрөө шийдэл биш ээ гэдгийг л харуулж байна. Тэгэхээр нэгдүгээр цөснийхээ найрлагыг зөв болгох хэрэгтэй. Таны хоол хүнс чинь цөсийг өтгөрүүлэх хоол хүнс идээд гурилаг одоо бүтээгдэхүүн идээд авах юм бол 1000 та цөсөө өдөр болгон угаасан ч цөс чинь өтгөрөөлнө. Тэгэхээр цөс өтгөрдөг хүн бол аль болохоор ерөнхийдөө одоо гурилан бүтээгдэхүүн гурил орсон хоол хүнсийг ерөнхийдөө нэг хэсэгтээ багасгах хэрэгтэй. Хязгаарлах хэрэгтэй. Тэгжээж таны цөс чинь сайн одоо өтгөрөхгүй байх боломж үүснэ. Та гурилан бүтээгдэхүүн идлээ, талах борцог бялуу идлээ, гурилтай зүйл чихэртэй зүйл идлээ, маргааш нь таны цөс өтгөрцсөн байна. Шууд өтгөрнө. Ягаад гэхээр тэрэн дотор чинь байгаа тэр өөрийнх нь цавлаг тий тэрэн дотор орсон цардуул тэр бүхэн чинь таны цөсний агших чадварыг дандаа сулруулж байгаа. Тэгэхээр бид нэр цөснийхээ агших чадварыг дэмжиж өгсөн хүнсээ хэрэглэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгхгүйгээр нэмэргүй гэсэн үг. Тэгэхээр энэ дээр цөсийг угаахтаа биш юм аа. Цөсийг хөөх хүнсээ зөв сонгох хэрэгтэй болно. Тэгэхээр ядаж л цөсийг өтгөрүүлдэг тэр гурилан юм идэхэ болчихвол да тийм ээ. Тэгэхээр асуумж асууж байгаа манай дээр ирээ зөвлөгөө авч байгаа хүмүүс асуумж асуухаар гурилан юм иддгүү гэхэд бүр дуртай, амттан дуртай, донтцсон ийм хүмүүс их юм байдаг шүү. Ялангуяа эмэгтэйчүүд бол цөсний асуудал бол их илбэг байдаг. Хүүсийн хувьд те эмэгтэй хүмүүс чи илүү нөгөө нэг дааврын солилцооныхоо улмаас илүү тэр амттан татагдах, донтох тал руугаа илүү. Тэгэхээр тэр хэмжээгээр эмэгтэйчүүдийн хувьд цөсний чулуу эрэгтэйчүүдийнхээс хэд дахин илүү цөсний чулуутай байдаг. Тэгээд дээр нь эмэгтэй хүний өөрийнх нь даавар эстроген гэдэг даавар ялгардаг. Тэр дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний цөс илүү өтгөрдөг, илүү чулууждаг. Ялангуяа жирэмсэлсэн эмэгтэйчүүд төрснийхэн дараа цөсний чулуугаа ахуулах нь бол маш илбэг болдог. Маш их эмэгтэйчүүд төрсний дараа цөсний чулуу үүссэн байдаг. Энэ нь яагаад тэгэхээр жирэмсэн байх процессын үед тийм ээ эстроген даавар нь тухайн эмэгтэйн бусад одоо хүүхэд байх үеийн өсвөр нас бусад одоо тэр жирэмсэн нөхөн үржихийн бус насанд байх үеийнхээс бол тэр эстроген даавар нь хэд дахин их хэмжээгээр ялгардаг. Тэгэхээр тэр эстроген даавар их ялгараад байна гэдэг чинь өөрөө цаана цөсний одоо тэр найрлагыг дандаа өөрчилж идэг. Цөс үүсэх процесс нь дандаа одоо эсрэгээрээ садаа учруулж идэг. Тийм учраас эмэгтэйчүүд жирэмснийхэн дараа маш их чулууждаг байхгүй. Тэгэхээр бид нар эстроген дааврыг идэвхжүүлэх тийм арга хэмжээ аваалах юм бол эн чинь өөрөө бас цөсийг өтгөрүүлэх юм арга болно. Тэгээ одоо хоолтон дээр би хязгаарлах хүнсэн дээр нэг бүр зүйлийг цохон дурдж хэлмээр байна. Цөсний өтгөрөлтэй хүмүүс бол ерөөсөө шар буурцаг хэрэглэж болохгүй. Шар буурцаг энэ одоо мах орлуулагч гэж байдаг. Шар буурцагаар хийдэг мах орлуулагч гэдэг байна. Дүүпүү гэдэг байна тий. Тэгээд нөгөө шар буурцагаар хийдэг гэдэг байгаа нөгөө сой соус гэдэг байна. Эдгээр чинь өөрсдөө дандаа ургамлын эм даавар байгаа байхгүй. Тэгэхээр шар буурцгийн одоо гэдэг чинь өөрөө дандаа эстроген даавруудыг нэмэгдүүлж идэг. Тэгэхээр та ийм юм хэрэглээд авах юм бол эн чинь өөрөө таны цөсийг өтгөрүүлэх шалтгаан болно. Цөсний найрлагыг өөрийг нь буруу бүтцтэй болгох нэг шалтгаан болно.
Тийм учраас хэрвээ та эмэгтэйчүүдийн хувьд цусны өтгөрөлтэй байгаа бол жишээ нь гурилан бүтээгдэхүүн амттан энийг хорих хэрэгтэй. Цус угаагаад биш, хоол хүнсээр өдөр тутамд идж байгаа хоол хүнсээр энийг зохицуулах хэрэгтэй байхгүй. За та бүхэн анхаарлаа түрхэн хандуулна уу? Цусны өтгөрлөө эмгүү ангаая гэсэн сэдвтэй сургалт 3 сарын 24-өөс 28-ны өдрүүдэд нийт 5 хоногийн туршид онлайнаар явагдана. Та энэхүү сургалтаараа өөрийнхөө цусны асуудал яагаад үүссэн бэ гэдэг учир шалтгаанаа мэдэж авна. За тэгээд цус хөөх, цус шингэрүүлэх үйлчилгээтэй хоол хүнсийг зөв сонгож сурна. За мөн цусны зогсонхшлыг арилгах дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал, за мөн цус зовирлж байгаа үед хийх иллэгийг хийж сурцгаана. Мөн цусны асуудалтай хүний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх ёстой дэглэмүүдийг та бүхэн мэдэж авна. Цусны хүүдийн өрөвсөн байгаа тохиолдолд өрөвслөө дарах эмгүүгээр анагаах нөхөн сэргээх эмчилгээний талаар бас танилцсанаа. За сургалтын бүртгэл маань эхэлчихсэн. 3 сарын 15 хүртэл үндсэн төлбөрөөс 20% хөнгөлөлттэй бүртгэл явагдаж байгаа. За ингээд та бүхэн амжаад бүртгүүлээрэй. За удахгүй сургалтаар уулзцгаая. Цус өтгөрөлтэй. За настай хүн байна. Цусны хүзүү нугалралттай, элэг өөхлөлттэй, элэг баг зэрэг уйланхаатай гэсэн байна. За тэгэхээр лавсрын даш игчийн хувьд бол элэг цусны асуудлууд нь үйл ажиллагааны шатнаас давтсан одоо бүтцийн өөрчлөлт орсон байна шүү дээ. Нөгөө цусчин өөрөө хүзүү их бие хэсэг гэдэг ингээд байна гэж хэлсэн. Тэрнийх нь хүзүү хэсгээр ингээд нугалрал үүссэн тийм. Энд чинь тэгэхээр өөрийнх нь нөгөө бүтцэн өөрчлөгдөж байгаа. Хэлбэр нь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр мэдээж энэ тохиолдолд цусны нөгөө урсгал нь саатна. Урсгал саатж байгаа бол өтгөрөл заавал дагалдаад явчихна. Тэгэхээр таны цус өтгөрөх нь аргагүй. Дээр нь урсгал саатчих юм бол энэ урсгалаас болоод эргээд энэ гадагшлах ёстой урсгал саатснаас болоод илгэндээ ачаалал өгнө. Илэг гэмтээд эхэлнэ. Илгэнд янз бүрийн голомтод өөрчлөлт үүснэ, уйлангаа үүснэ. Илгэнд бусад илэг томрох ч юм уу иймэрхүү асуудал үүснэ. За дээр нь таны илэг өөрөө бас давхар өөхлөлттэй гэдэг чинь таны өөх тосны солилцоо доголддог юм байна. Тэгэхээр та энэ дээр арга хэмжээ авна гэдэг нь нэгдүгээр хамгийн түрүүнд хоолтон дээр анхаарна тийм ээ. Өөрийнхөө идэж боловсруулж чадах хэмжээгээр хоолно. Нэг доор их идэж болохгүй, нэг доор их өөх тостой юм идэж болохгүй, хуурсан хоол идэх юм бол таны цус чинь агших чадвар нь өөрөө суларсан байгаа. Дээр нь хэрвээ тийм өдөөсөн триггер хоол хүнс идэх юм бол эн чинь бүр л таны завирыг улам нэмэгдүүлнэ. Тэгэхээр аль болохоор шингэцтэй. Гэхдээ өөх тосыг хорж болохгүй. Өөх тос ялангуяа амтны гаралтай өөх тос идчихэж бидний цус чинь өөрөө эргэлтэнд орж урсгал нь бас ингэж хөдөлгөөнд орж цус үүсэх процесс чинь хэвэн явагддаг. Бүр өөх тосоо хороод ингээд 0 шив шиг юм хэрэглээд байх юм бол энэ нь эргээд бас таны нөгөө цусны өөрийнх нь найрлагыг өөрчилчихдэг учраас асуудлыг улам нэмэгдүүлнэ. За тэгээд энэ цусны нугалралттай хүмүүс бол ерөнхийдөө эргээд буцаж хэвэн байдалтай бол ордоггүй. Ер нь бол нугаларсан бол тэгээд нугалралт нь үүснэ. Дээр нь тэр нугалралт чинь бүр улам л галбираа алдаад хэлбэр дүрсээ алдуулахгүй байхын тулд аль болохоор цусныхоо урсгалыг дэмжиж өгсөн тийм арга хэмжээ аав. Тэгэхээр тэн дээр юу байдг вэ гэхээр тодорхой юм жин тавьж өгөх, иллэг хийх, гаднаас нь цочрох, дөргих, тэгээд дээр нь биеийнхээ хөдөлгөөнөөр дасгал хөдөлгөөн хийж ялангуяа энэ бид нар бэлхүүсээр энэ хавиргийнхаа орчмын булчингуудыг сайн хөдөлгсөн тийм биеийн хөдөлгөөн дасгалыг сайн хийж ингэж тэр биеийн бусад булчингийн тусламжтайгаар цусны өөрийнх нь тэр нугаларсан хэсгийн юу гэн тийм ээ саатаад байгаа тэр урсгалыг дэмжиж өгөх юм арга хэмжээ авах хэрэгтэй болдог.